Энийг дүр зогсоох уу? Юу вэ? Мөнгө удирдах цувралынхаа ээлжид видео хийцгээ хувийн санхүүгийнхаа хувьд 11-р сар ямар сар байсныг одоо тооцоолчихсон явж байгаа. Гэхдээ би бас бодохгүй юу? Энэ видеог хийхдээ жоохон уучсан хийж ивэл хүмүүст айгүй сонирхолтой байх шиг байгаа юм. Энэ удаа шууд видеон дээр уугааднаас дөнгөж сая найруулж юм л да. Гэтэ айгүй funny байна гэсэн юм сонссон. Яг тэ хүн амралтын өдрөө гой чөлөөтэй байгаа биз. Бизнес нэрээ gin and tonic одоо согтруулах хундаануудаас хамгийн одоо эрүүл мэндэд хамгийн бага хортой гэсэн постоор харсан уу? Би нэг сайн гэж хэлээгүй шүү. Зүгээр хамгийн бага хортой. 11-р сарынхаа мөнгөн одоо урсгалын дүнг ямар тач харцгаая. Нийт 11 сард гаргасан одоо хөдөлгөөнийг аваад үзэх юм бол нийт эргэлтийн маань 43.75%-ийг татвар шимтгэл, 22.19%-ийг хоол хүнс, хувийн хэрэглээ 17.96%-ийг, чөлөөт цаг 8.91%-ийг, тээвэр шударга харилцаа холбооны зардал 3.93%-ийг, гэр ахуйн зардал 2.69%-ийг, бусад зардал 1.57%-ийг бүрдүүлсэн үзүүлэлттэй байжээ. Би энэ сард сүүлийн бараг жил гарны хамгийн одоо бага одоо зардалтай сар болох нь дэмэ гэл хэдэн 7 хоногийн өмнө шахуу бодож исэн байхгүй. Тэгсэн чинь хамгийн маарс нь сарын хамгийн сүүлийн цалин дээрээс татварууд маань бодогддог гэдгийг мартсан байсан байлээ. Хувь хэмжээгээр наад үзэхэд яг нэрсэн дүнгээр өссөн одоо тэр дүн нь өссөн мөртлөөс нэмээд хувь нь бас айгу огцсон өсөд яваад ирсэн. Яасан гэсэн чинь би энэ жилийн одоо ажлынхаа цикл дээрээсээ ээлжийн амралтаа нэг хэсэгшээд идэлцсэн мөртлөөс ээлжийн амралтынхаа олгорыг аваагүй байсан юм билээ. Тэгэхээр олгор нь би нэг өсөлтөд гаргаж байгаад энэ 11 сарын төгсгөл цалин дээр олгороо авахгүй юу. Тэнгүүт дагаад тэр чинь угаасаа л цалин өсөлтөндөө адилхан орлогын нэг хэсэг учраас дагаад нөгөө нийгмийн даатгалын шимтгэл хувийн орлого албан татварын дүн өсөд ороод ирд юм байгаа зү. Well, what can you do? Ирэх сараас би нэг бодож байгаа зүйл нь баахан юм төлөвлөгддөг, жин жилддэг. Ягаад ч дагаад ийм discretionary буюу чөлөө цагийн зардал ер нь өсчдөг сар штэ. Тэгэхээр би нэг тийм 12 сард бол өндөр одоо санхүүгийн сахилга баттай сарын найдлага бол байхгүй байна. Oh well, юм байна. 11-р сар таны хувийн санхүүгийн хувьд ямар сар байсан бэ? Тэр комментээр хуваалцаарай. Тэгээд 12-р сарын видеог хүлээж авах. Би бүр амар гоё юмнууд ботсон. Гэтэ яг 12 сараас эхлэх хэсгийг мэдэхгүй л дээ. 1 сараас ч үгүй магадгүй. Окей, bye.